За та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Манай Пуужийн техникийн холбоонд хөрөлцөн ирсэнд баярлалаа. Апожи Space програм буюу Апожи сансрын хөтөлбөрийг бид эхлүүлэхээр бэлтгэл ажлаа ерөнхийдөө хангаад дуусаж байна. Тэгээд энэ хөтөлбөрөөр зарлахын өмнө Монгол улсын өдөр тутмын хамгийн том сонин болох өдрийн сонин маань энэ талаар сурвалжлага хийж танай дүнжийн нэвтрүүлэгтээ биднийг урьж оруулж байгаад их баярлалаа. За энэ Пуужийн техникийн холбоог бол 3 хөөсөн байгуулсан. Нэг нь одоо миний бицгоохон доктор Нуруу Тэгш баяр. За манай Сандуу инженер нөгөө 3 дахь нь очирч байгаа гэдэг 3 очирч байгаа инженер байгаа. Ингээд энэ 3 хүн хөөсөн байгуулсан. Бид бол өнгөрсөн хугацаанд Монгол улсад өнгөрсөн хугацаанд хөгжүүлж байсан түвшний технологиг илүү сайжруулах. За дээрэс нь бол одоо Пуужингийн хөдөлгөөрийг сайжруулах, за нөгөө материал судлалын маш олон чиглэлээр ажиллаад харьцангуй их амжилттай явж байгаа. Энэ талаар манай үүсгэн байгуулагчдын нэг инженер Сандуу бол та бүхэнд презентацийн тавьж үзүүлнэ. За би болохоор Уурхангай аймгийн Хайрхан Талан сумын харьяат. Тэгээд 10 жилийн болохоор 12 гээд аймгийн төв дээрээ ерхий боловсролын 4-р сургуулийг төгссөн. Ерхийдөө бол багасаа шинжилгээ ухаанд нэлээд дуртай. Тэгээд ялангуяа физикийн хичээл, физикийн, математикийн хичээллүүдэд маш их дуртай хөгтөсөн. Гэхдээ бусад хичээллүүдэд нэлээд бас дурал сонирхдаг. Тэгээд 2018 он Америкт төрүүлээ улсын физикийн 31-р олимпиадад Сүхбаатар аймгийн Баруун Урт хотод оролцож байсан. Яг Пуужийн сонирхож эхэлсэн, сансрын технологи татагдж эхэлсэн үе нэг юм бол 2019 онд саяны үзүүлсэн бичлэг байгаа тий. Вау, ийм их сургуулийнхаа ийм хийсэн юм уу гээл нэгэнт мэдээд авсан бол тэрийгээ цааш нь гүнзгийрүүл судлаад тэдний даалгаврын репортуудыг уншаад ямар зорилгоор хийсэн гэх мэтчлэгээ ерөөхдөө 2019 оноос хойш нэлээд татагдаад явж исэн. Тэгээд 20 оноос их юм бол мэдээж сая дурдгдсан Марсвигийн төсөл дээр бас оюутан байх хугацаанд дадлага нэлээд хийсэн. Олон улсын сансрын байгууллагуудын хурал юмнуудад оролцож протокол энэ төр хөтлөхөөс гадна тэгээд ер нь өөрийнхөө өмнө хараагүй олж мэддэггүй байсан зүйлсүүдээ нэлээд их олж аваад судлаад ингэ явж ирсэн. Тэгээд цаашлах юм бол сая хэлсэн 2023 онд анхны ахтын түвштэй Пуужийнхаа туршлага эхлүүлснээс хойш ингээ баг багаар явсаар байгаа. Өнөөдөр лаборатори байгуулаад сансрын хөтөлбөр явуулж байна. Миний мэргэжил болохоор шинжилгээ ухааны технологийн сургуулийг цахилгаан хангамж мэргэжлээр төгссөн. Тэгээд цахилгаан хангамж инженерээрээ бас нэг хэсэгтээ яг мэргэжлийнхаа зураг төслийн одоо барилгын цахилгаан хангамжийн зураг төслөөрөө нэг хэсэг ажиллаж байгаад одоо болохоор ерөөхдөө Пуужингийн хөгжүүлэлт рүүгээ ороод бас суралцаа явж байгаа. Сансрын хөтөлбөртэй адилхан дэлхийн иргэн тойрон одоо яг 168 сансрын хөтөлбөр хэрэгжиж байгаа 30 орчим улсад. За ихэнх нь 98 орчим хөтөлбөр нь болохоор их сургуулиудын түвшинд үлдсэн одоо манайх шиг холбоо стартапын түвшинд сансрын хөтөлбөрүүд хэрэгжээд ажиллаж байгаа гэсэн үг. За тэгээд монголчууд бид нар ч гэсэн үүний ард хоцорчлохгүй учраас манай Монгол улсыг төлөөлөөд манай Апожи гэж нэрлэгдэж байгаа сансрын хөтөлбөр маань саяын 168 тонн багтаад Монгол улсыг төлөөлөд ажиллаж байна. За өөрөөр хэлэх юм бол сансрын технологиг хөгжүүлэх тэмүүлэлтэй залуучууд кармны шугам гэж нэрлэгддэг сансрын хил хязгаарлуу Пуужингаа тийш нь хөөргөөд тэнд даалгавар биелүүлэхээр ажиллаж байгаа гэсэн. За сансрын хөтөлбөрийг тайлбарлахаас өмнө манай холбооны талаар бас товчхон тайлбарлах юм бол бид нар 2024 онд Пуужингийн техникийн холбоогоо үүсгэн байгуулсан. За тэгээд үүсгэн байгуулах шалтгаан маань бол мэдээж бус Америк, Япон гэдэг ч юм уу бусад дэлхийн одоо энэ сансрын технологи, цойлрын технологи хөгжсөн улс орнуудад мэргэжлийн холбоотууд байдаг. Ялангуяа Пуужингийн технологитой холбоотой. Тэгэхээр сонирхогчд ч бай, оюутан их сургуулийн түвшинд, мэргэжлийн түвшинд ч бай эдгээр Пуужингийн хөдөлгөөр технологи турших зориултын орчин, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, дүрм журмаас гадна маш олон зүйлсүүдийг энэ холбоотууд нь баримтлаад явдаг. Тэгэхээр ийм холбооны үйл ажиллагаа байхгүй байх юм бол тухайн улсад сонирхогчид эсвэл мэргэжлийн түвшнийхэн туршилт судалгаагаа хийлээхэд тэр аюулгүй ажиллагааны дүрм журм бүх зүйлс тодорхой биш байдлаас болоод ословаар гарсан тохиолдолд буцаад энэ салбарын технологи
цаашаага улам эрчимтэй хөгжих зэрэг нөхцөл нь хязгаарлагдаад ирдэг байгаа. Тийм учраас энийг яг улс суурьтайгаар нь бусад улс орнуудад өндөр хөгжилтэй орнуудад байдаг шиг ингэж хөгжүүлэхээр бид нэр зориод үүсгэн байгуулсан. За тэгээд Апожи сансрын хөтөлбөр гэж юу юм бэ? Тэгээд бидний даалгавар бол маш тодорхой. Ойрын 2 жилийн дотор карбоны шугам буюу далайн түвшнээс дээш 100 км өндөрт өөрсдийн бүтээсэн хатуу түвштэй пуужингуудаар хурж тэнд даалгавар биелүүлэхээ. За тэгээд манай Апожи сансрын хөтөлбөрт тусдаа 8 өөр цойлуурын систем багтаж байгаа. За үүнээс болохоор бидний хамгийн анх Nix гэдэг нэртэй пуужингаа 2023 оны 12 сарын 28-нд 22-нд анх туршсан. Тэгээд тухайн үед 1300 м-ийн өндөрт гарч Монголын өндрийн цайлуураар дээш хөөрсөн өндрийн рекордыг шинжилэн тогтоож ирсэн. За үүний дараа болохоор 2024 оны 11 сард Kappa гэдэг нэртэй дараагийн цайлуураа туршсан. За үүний үр дүнгээр бол өндрийн рекордыг 3200 м болгож шинжилсэн. Тэгээ мэдээж маш олон үүн доторх дэд системүүдийн хөгжүүлэлт, ур чадвар, маш их хөлс хүч, цаг, хөдөлмөр үүн дээр зарцуулагдсан гэж бас ойлгож байна. За тэгээд үүнээс цааш одоо дараах өндрүүд гарах чадaltaй их чадлын пуужингуудаа бид нэр тооцоолоод одоо энд харагдаж байгаа тий төлөвлөгөө гаргаад инженерийн дизайнаа гаргаад техник эдийн засгийн үндэслэл дээр ерөөдөө ажиллаж байгаа гэсэн. За тэгээд энэ хүртэл миний сансрын хөтөлбөрийн талаар ярьсан ярианаас та бүхэн ганцхан зүйлийг бас сайн тодорхой ойлгоод авах болно. Пуужин гэхээр ихэнх хүмүүс Гүр Аргачаабаатрын сансарт ниссэн шиг ч юм уу, NASA-гийн ч юм уу, Роскосмосын ч юм уу, SpaceX-ийн ч юм уу ийм шингэн түвштэй пуужингаар төсөөлөд байдаг. За тэгэхээр шингэн хөдөлгөөр бол илүү холын даалгаварт найдвартай байхаар бүтээгдсэн төвөгтэй бас өртөг өндөртэй технологи. За тэгэхээр үүнээс одоо арай хялбар, арай хямд бүтээхэд сая дурдсан оюутнууд ч бүтээж болохоор хөдөлгүүрийн төрөл бол хайбрид болон хатад түвштэй юм системийг хэлээд байна. За тэгэхээр ийм учраас манай Апожи сансрын хөтөлбөр бусад сансрын орнуудын сансрын хөтөлбөрүүдийн адилаар хатуу түвштэй хөдөлгүүрийн системийг ерөөдөө хөгжүүлж байгаа гэсэн. За тэгээ хатуу түвштэй хөдөлгүүрийг бас энгийнээр ойлгох юм бол бас солиудтай зөөрлж болно. Солиучийг дээр гараад дэлбэрэхгүй ч гэсэн нэгэн тал хасаасан бол шатаж дуустал нь унтраах одоо хүчийг нь галыг нь тохируулах боломжгүй гэсэн. Гэхдээ маш өндөр бүтээмжтэй учраас одоо саяын 168 төслүүдийн ихэнх нь дийлэнх нь юм хатуу түвштэй системийг өөрсдөө хөгжүүлж байгаа. Бас үүнээс гадна яг шингэн түвштэй сансарт гардаг юм пуужингуудын нэмэлт бустер буюу одоо хажуугийн туслах цайлуурууд нь бас хатуу түвштэй байгаа. Одоо ч хэрэглэж байгаа юм технологи гэсэн. За цаашлах юм бол манай сансрын хөтөлбөрийн одоо сайн харагдчихсэн дараагийн төлөвлөгдөж байгаа үлдсэн 6 пуужин болохоор амжилттай ажилласныг нь ганц өөрсдийнх нь хүрсэн өндрөөр нь бас хэмжих боломжгүй. За тэгэхээр тухайн өндөрт пуужинг гаргаж чадах чадaltaй хөдөлгүүрийн хийц болон түвшний хөгжүүлэлт бол пуужин бүтээгээд хамгийн чухал байдаг. Тэгээ сая дэлгэцээр манай өмнөх 2 төрлийн пуужингийн түвшний хөгжүүлэлт, хөдөлгүүрийн хөгжүүлэлтүүдийн статик тестний үеийн бичлэгнүүд харагдлаа. За үүний дараагийн бас нэг чухал зүйл нь болохоор дууны хурднаас 1-5 дахин хурдлах үеийн хит өндөр агаар эсэргүүцлийг даах тийм их биег материал судлалын аргаар бүтээж гаргаж авдаг. За тэгтээ мэдээж бүтээж сонгож дизайнаа гаргахаас өмнө компьютер дээр маш олон төрлийн симуляшн загварчлалын тэгээ боддороо хийхээрээ fiberglass, carbon fiber гэх мэт композит нийлмэл материалуудыг ашигладаг. За үүний дараагийн бас нэг чухал юм нь болохоор avionic bay буюу тэгээ пуужингаа шударгаар яг тухайн өндөрт гарсан хэсгийг нь хэмждэг тийм электроникийн төхөөрөмжүүд пуужингийн нислэгийн одоо жижиг компьютер гэж бас ойлгож олно. Эдрийгээ бас бүтээдэг. Мөн камераар мэдээж хөөргөлтөө үеийн нэлээд сайхан дүрсээ бичиж авна. Тэгээ энэ бүхнийг сансрын харш орчинд дээшлэх тусмаа илүү хурдтай, чичиргээтэй тэр хэцүү орчинд найдвартай ажилтдаг байхаар газар дээр тестэлжтэй түүнийгээ туршдаг гэсэн үг.
За пуужин бүтээх үедээ хамгийн сүүлийн бас нэг чухал хэсэг болохоор пуужингаа газраас тэгээ дэше ниссний дараа яг одоо хаана явж байгаа юм? Ямар шатанда явж байна гэдгийг энэ алс зайд телеметрийн аргаар тохиод дамжуулах байдлаар хяндаг. За товчхондоо ийм дэд хэсгүүдийн хөгжүүлэлтүүдээс манай пуужингууд маань аль ч төрлийн пуужингууд маань бүтнэ. Гэхдээ илүү өндөрт гарах тусмаа илүү нарийн илүү хүчрхэг одоо тохиод дамжуулах удирдлагын системүүд хэрэгтэй болдог гэсэн. Та бүхний хүрэлцэн ирсэн байгаа энэ манай пуужингийн техникийн холбооны Aerospace лабораторид ахлах сургуулийн хүүхдүүдэд зориулсан их чадлын пуужин бүтээх ийм хөтөлбөр явуулж байгаа. За мэдээж маш олон хүүхдүүд өргөдлөө хэлгээд өөрсдөө шалгарч тэнцээд тэгээд өөрсдийнх нь бүтээсэн пуужин 1 км өндөрт хүрдэг. 1 км өндөрт яг тодорхой хэмжээний импульстэй их чадлын хөдөлгүүрийг ашиглаад их гэдэг чинь хүүхдүүд маань бүх дизайны процессыг өөрсдөө зохион бүтээдэг. Тэгээд пуужингаа хөргснийхаа дараа гүйцэтгэлээрээ олон улсад L1, L2, L3 гэх мэтчлэн их чадал дотор нь ингээд гэрчлэгээ сертификат аваад явдаг. Тэгэхээр яг тэр адилхан шалгууруудыг хангаж өөрсдийнхөө пуужингуудыг хөөргөд явж байгаа. Тэгээд мэдээж энэ хүүхдүүд их сургуульд ороод өөр улсад очиод дахиад пуужин илүү цааш нь хөгжүүлэх бүтээх юм бол өмнөх шаардлага аль хэдийн Монгол байх хугацаанд бас биелүүлсэн юм өөрсдийнхөө жижиг төсөл дээр ажилласан юм туршлагатай эндээсээ бас өөрсдийнхөө гүйцэтгэл дээрээс урам зориг аваад цаашаа энэ ямар хөө байдаг талаар нь тийм мэдрэмж авсан хүүхдүүд байгаа. Тэгэхээр энэ хүүхдүүдийг бас олон болгох тал дээр бид нэр ажиллаж байгаа сансрын хөтөлбөрийн хажуугаар. За тэгээд хэмэл дагуул пуужин эсвэл одоо энд харагдаж байгаа бүтээж болох өөр технологийн салбарууд тус тусдаа ингэж өөрсдийнхөө зорилгын дор хөгжүүлэгдэж явах нь бол одоо сансарт гарцтай улс орнуудын явдаг юм зам юм байна л та. За ингэжээж дараа нь эдгээр компаниуд төрийн оролцоотойгоор илүү том зорилгын төлөө хоорондоо интеграц нэгдэхэд одоо илүү бэлэн болсон байт юм. Тэгэхээр сансарт хүн нисхийн төлөө ч юм уу тэр том даалгавар нь сарлуу явахын төлөө ч юм уу юм байж болно гэсэн. За багийн тухайд манай Апожи сансрын хөтөлбөр зүгээр нэг технологийн төслүүд биш гэж сая хэлсэн те. Тэгэхээр энэ бол бид бүхэн хөдөлгөөн movement гэдэг утгаар нь бас харах дуртай. За энд харагдж байгаа манай багийн үндсэн инженер залуучуудаас гадна сансрын технологийн тэмүүлэгтээ сайн дураар ажилладаг оюутан залуучуудаас бид нэр ерөөхдөө бүрдэж байгаа. За тэгээ бас нэг сонирхолтой түүх ярих юм бол 2017 онд Японы Kyushu-гийн технологийн дээд сургуулиас Birds 1 гэдэг төслөөрөө одоо энэ зурагт харагдж байгаа манай залуу докторантууд болон одоо энд Birds 1 төслөөр сансарт намаа хэмэл давуулаа гаргасан энэ улс орнуудад бас ийм боломж олгоогүй бол бид нэр бас анхны мазалын хэмэл давуулаа яг тухайн үед хөөргөө байх боломжтой байх байсан байна. За тэгээд бид хэд болохоор дараагийнхаа төслүүд дээр те дараагийнхан манай пуужин маань 10 км өндөрт буюу бидний сансарт онгоцоор нисдэг юм өндөрт гарч чадах үс юм пуужин бүтээж байгаа. За тэгээд үүн дээрээ бас хамтарч ажиллах хүмүүсээс гадна дэмжих хүмүүсээ бас бид нэр ингээд хайгаад ярилцаад явж байгаа. Манай холбооны бас нэг тодорхой зорилгод байна. Алсын хараа байна. Тэр алсын харааны одоо нэг бол Монгол улс өөрийнхөө пуужингаар сансарт гардаг. Дээрээс нь өөрийнхөө пуужингаар сансрын аялал жуулчлалын одоо ажлыг хийдэг. Өөрөлдөл одоо дэлхийд дээр бол энэ сансрын аялал жуулчлалыг хийхэд одоо хүмүүс одоо очрон дийлдэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ чиглэл одоо анхаарч ажиллах хэрэгтэй гэж бас бодож байгаа. 2026 оны 12 сар гэхэд манай Апожи сансрын хөтөлбөр амжилттай дууснаар бид хэд шингэн түвштэй пуужингийн хөгжүүлэлт рүүгээс орох боломжтой. За энд бол маш их боломж бий. Удирдах боломжтой гэдгээс эхлээд 100 км биш илүү цаашаага хол алс зайд сансрын даалгавар гүйцэтгэх боломжтой. Сая хатуу шингэн түвштэй хөдөлгүүрийн технологиг харьцуулж тайлбарлаж явах хэвчээд бол шингэн түвштэй илүү төвхттэй өртөг өндөртэй гэж хэлжсэн боловч орчин үеийн өндөр технологийн ачаар одоо металл принтинг гэдэг ч юм технологи ачаар юм шингэн түвштэй пуужингийн хөдөлгүүрийн маш төвхттэй одоо металлургийн аргаар хийх боломжгүй шахуу тийм төвхтэй хийцлүүдийг хэвлэх аргаар тусгай аргаар хийдэг болсон учраас сая 168 төслийн зарим нь ийм шингэн түвштэй хөдөлгүүрийн системтэй байгаа гэсэн. Тэгэхээр бас багт боломжгүй биш мэдээж пуужин хөгжүүлж байгаа бол нэг юм тодорхой шат дараалал дээшлэнэ гэсэн. Эхлээд хатуу түвштэй хөдөлгүүрээ найдвартай ажиллуулна, их биеийн найдвартай ажиллана, бүх систем найдвартай ажиллана. Тэгээ 100 км-тэй даалгавраа гүйцэтгэн. Дараа нь мэдээж зүгээр түүндээ одоо ашиглаж байгаа хөдөлгүүрээ илүү
боловсронгуй болгох, сайжруулах. Ингэснээрээ цаашаа 100-аас цаашаа 200, 300, 400 км-тэй бидний мэдж байгаа олон улсын сансрын станц, дэлхийн нам тойрог зам, тэгээ бүр цаашлаад илүү хоол явах гэх мэтчлийн технологийн шат дараалал байд юм байна. Тэгэхээр энэ дарааллаа бид нэр явахаар төлөвлөж байгаа. Мэдээж хамгийн чухал зүйл маань бол ойрын 2 жилийн хугацаанд бидний энэ даалгавруудыг гүйцэтгэх явцад гарах сорилтууд, хийх ёстой зүйлсүүд, ажлууд маань байгаа гэсэн. За ингээд эцэстэн дүгнээд харах юм бол бид нэр 20 дугаар зуунаас өмнө хороо ертөнцийг зөвхөн одоо эвтэй тэнхлийн дагуу хардаг байжээ тий. Хойно урагш баруун зүүн ийм хөршүүттэй далайд гарцтай байна. Одоо бол гарцгүй болсон байна тий. За тэгээд гэхдээ бид нэр дээшгээ тэнгэр рүү харах юм бол тэгээд тэнд хүрч чадах буужинг хурдхан бүтээх юм бол огторгуу уудам далайд гарцтай болж чаднаа. Яг манай Монгол улс маань. Тэгээд мэдээж үүнийг нэг санаа хүсэл зорилгын дор нэгдэж чадах бүхнээрээ одоо нэгнийгээ дэмжиж хамтран ажиллаж иж бүтээн. Тэгээ яг одоо бол бид энэ ажлаа урагшлуулах цаг нь гэдэг итгэл үнэмшилтэйгээр залуучууд нийлээд энд ажиллаж байна. Тэгээ энэ талбарт хойч үе маань нэг л өдөр сансарт гарах технологи хийх байхаа гэд шалтгаан тоочоо суулгуугаар тэгээ хамтдаа түүх бүтээцгээе гэж бас энэ одоо нийтлэлийг үз сонсож байгаа, уншиж байгаа хүмүүст бас уриалмаар байна. Баярлалаа. Өөрийн сансрын цойлоороор өөрийн фуужингаар одоо сансарт одоо очих тэнд өөрийн газрын эзэмших урт хугацаанд бол магадгүй Марс руу явах энэ хөтөлбөр дэлхийн нийтийн хөтөлбөрт хамтрах хүчээ өгөх сансарт жуулчлалыг тэнгэр төвөрийн хиймэл дагуулыг хөөргөх ингэснээр бол тэнгэр хиймэл дагуул хөөргөснөр бол харилцаа холбооны чиглэлд өөрийнхөө одоо аюулгүй байдлыг хангах мэдээлэл аюулгүйг хангахад маш олон тийм зорилгууд байгаа. Энэ зорилгуудад манай фуужийн технологийн холбоо бол өөрөө тодорхой хэмжээгээр оруулж ирсэн, ирээдүйд ч оруулна гэсэн тийм бүр ихтэй байгаа. Ийм тул бид нар энд ямар ажлуудыг хийж байгаа гэхээр түвшний хөгжүүлэлт, хөдөлгөөний хөгжүүлэлт, за энэ фуужийн электроникийн хөгжүүлэлт гэх мэтчлэн одоо энэ маш олон чиглэлийн хөгжүүлэлтийг хийснээр бид нар бол ингээд материал судлалын салбарт Монгол улсын өнөөгийн байгаа чадварыг дээшлүүлэх, материал судлалын салбарт байгаа чадварыг дээшлүүлсээр маш олон тийм олдуудыг дэлхийн түвшинд аваачих. Ийм бол бидэнд бол ийм одоо амбиц байна, тодорхой алхмуудыг хийж байгаа. Энэ ажлыг хийхэд бол зөвхөн одоо манай холбоо бол дангаараа хийхэд бол хэцүү. Тийм учраас бол бид нар төр захиргааны байгууллагуудтай жишээлбэл тодорхой уулзалтуудыг хийж байгаа. Жишээ нь бол одоо цахим уулзалт харилцааны сайд Баатар хотод бас уулзалт хийсэн байгаа. Дараагийн уулзалтуудыг хийж байгаа. Өнөөдөр хүрэхэд бол манай одоо жишээ од групп хамт олон мэднэлт бас тодорхой хэмжээгээр бас бид нар хамтарч ажиллаж байгаа. Бидний өнгөрсөн хугацаанд хийсэн пуужинг садны ирээдүйд хийх пуужингуудаар хамтарч ажиллах донорууд энэ хүмүүст жишээлбэл тодорхой саналуудыг бол байгаа, боломжууд бол байгаа. Сансарт гарч байгаа энэ гарах одоо тэнгэрлөө цойлох энэ цойлуур дээр өөрийнхөө компанийнхаа логог тавихаас эхлээд маш олон тийм боломжуудыг бол санал болгож байгаа. Энэ ингэснээр бид хамтдаа түүхтэж, хамтдаа одоо монголчууд бол одоо тийм үү орчлон ертөнцийг зөвхөн одоо тэнгэр газар дээр биш тэнгэрт бид нар ингээд ийм өөр орон зайтай болох хэрэгтэй байна. Бид нар бол Антарктидад бол саяхан газартай улсан тэрнийг бол тодорхой хэмжээр ашиглаж эхлэегүй. Харин сансарт бол өөрөө гэсэн орон зайтай бол саран дээр өөрөө гэсэн талбайтай болох ийм томоохон зорилгууд бол одоо бүгдээрээ хамтарсан төв бүтээлийг хэлхийг хүсэж байгаа. Бид бас цонхоо өгшийг бас урьж авч ирүүлсэн байгаа. Тэгээ энэ талаар бас өөрийнхөө бодлыг хэлэх байх гэж бодож байна. Өнөөдөр би энэ чиглэлээр ажиллаж байгаа энэ хамтлагийн одоо бол анх удаа уулзлаа. За эдний одоо хийсэн бас энэ лабораторитой нь бол бас харлаа. Үнэхээр одоо эхний анхны одоо алхмууд бол хийгдсэн байна. Нэлээдгүй ажил бол одоо хийгдсэн байна. Хэд одоо тэр яасан маань туршилтуудыг явуулаад за эхлээд мэдээж 500 метр ч явсан байх л да. Дараа нь 1000, дараа нь 3000 ингээд одоо явж байгаа байна. За энэ бол одоо яхаар байхгүй маш одоо сайхан одоо ололт амжилт. За сая одоо сандуу инженер бол их сайхан одоо танилцуулга хийлээ. Их ойлгомжтой. Өөрөө чинь ажиллаа их одоо сайн мэддэг юм залуу байна.
тэгээд одоо бас итгэл найдвар бол төрж байна надад одоо Ахмад багш хүний хувьд. Энэ сансарт одоо гарна гэдэг бол хоёр одоо нэг нь бол яг нэг хин дагуул одоо анхны дагуул ширүүл фүүжин одоо бүтээх өөрөөр тодорхой одоо ийм сансрын нэгдүгээр хурд гэж байдаг. Тэр хурданд одоо хүрсэн анхны хурдтай ийм одоо фүүжин бүтээгээд тэгээд гарах. Энэ фүүжин дотор бол ишээ дахиад нэг хоёр дахь юм бол байна. Тэрний үхтэй одоо хин дагуул байх ёстой. Фүүжин өөрөөр хэлбэл хин дагуул нь одоо тийм Монгол ажил нь сансарт гарсныхаа дараа бүх одоо энэ IT мэдээллийн технологийн бүх юмыг одоо хийн штэ. Тэгэхээр нэг жишээхээр за энэ одоо апожи гэдэг энэ хамтлагт бол юун дээр нь гол анхаарч байгаа юм байна. Одоо тэр хөдөлгөөн дээр одоо энэ гол анхаарч байгаа юм байна гэдгийг сая одоо ойлгож авлаа. Мэдээж одоо дандаа хүний одоо хөдөлгөөр ашигладаг гэдэг бол бас л тийм аа. Одоо төвхтэй өөрөө одоо хөдөлгөөртэй болно гэдэг бол маш ач холбогдолтой. Энэ бол нэгдүгээр сансарт гарах гарцтай болж байгаа. Хоёрдугаар бол техникийн одоо маш том одоо дэвшлүүд одоо бий болж байгаа юм л да. Тэр одоо хатуугийн судалгаа тийм аа, гамбилжингийн материал судлалын салбарт бол ихэнх одоо дэвшил харнаас өмнө сая одоо тэгшүүр бол бас сайхан ойлгомжтой одоо хэллээ. Энэ бол төр засгийн зүгээс онцгой анхаарал тийм аа. Энэ нь одоо зөвхөн энэ одоо нэг анхаарал тавиад тэр сайхан хөгжил харилцаа холбооны яамны зүгээс бол зөвхөн анхаарах хэрэгтэй гэж одоо бодож байна. Энд дээр одоо байгаа боломжийн ирээдүйн тийм аа бүтнээр нь хараад энэ зургаар нь одоо том зургаар нь хараад тэгээд одоо Аз явах Монгол улс бол одоо сансарт одоо гарцтай болоход бол тун одоо тийм их сайхан ойрын ирээдүйд бол болохыг байна гэж одоо ийм сэтгэл төрж байна. Тэгээд одоо та бүхэндээ бол амжилт хүсье. Ингээд урагшлаад байгаараа тийм үү. Цаадаад байгаараа гэж хэлье да. 100 км-т хөөрн 100 мянган метрт хөөрнө гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 100 мянган метрт хөөрөхөд 1 метр хүртэл чухал байдаг. Тэгээд бид нар бол одоо сая 1000 метрт хөөрсөн, 3500 метрт хөөрсөн, одоо 100000-д хөөрөөр алхмаар тийм үе шатаар ингэж одоо зорилгоо олж биелүүлэхээр ингээд тодорхой зорилгоо тавьсан байна. Дээрээс нь тодорхой зорилгоо тавихад бол технологийн шийдлүүд их чухал, материал судлалын сайн хэлсэн. За хатуу төлшөө бид нар ингэ хийж байна, чадж байна, энийг хиймийн найрлага туршилтуудыг хийж байна. Дараа нь бол хайбрид хатуу зөөлөн түвшний технологи дээр нэлээд сайжлах цаг хугацаа бидэнд хэрэгтэй. Тэрний дараа бол бид нар шингэн түвшээ хөгжүүлэх ийм одоо цаг хугацаа биднэрт бас хэрэгтэй. Жишээлбэл дэлхийд дээр одоо цөмийн энергийн 31 оронд ашиглаж байна. 460 орчим реактор дээр. Харин сансрын хөдөлмөрийг бас ялгаагүй 30 оронд сансрын хөдөлмөр хэрэгжиж байна. Манайх 31 дэх молоо явах боломж бол бүрэн байна гэдэг бол бид бол бас ингээд энэ чиглэлийн холбоог байгууллагууд мэргэжлийн хүмүүсийн хувьд бол бүр итгэлтэй байгаа. Тэгээ энд бол их олон хүмүүсийн оролцоо, дэмжлэг, хамтын ажиллагаа, улсын орны одоо ингээд бодлого дэжлэл 2050 гээд алсаар хөтөлбөр тэн дээр одоо жишээлбэл заагдсан байна. Тэр хөтөлбөрийг бодлогуудыг хэрэгжүүлэхэд бас чухал.